За. Хоёулаа чинь миний Deep Talk with Sana подкастаар ярьснаас хойш хэдэн сар өнгөрчөө? Нэг үлрэл өнгөрч Баруун нэг үлрэрлэн өнгөрсөн тий. Тэрнээс хойш нэг хэдэн дугаар хийж байгаа. Тэгээд одоо яг чи над руу бичиж орсон их баярлж байгаа шүү. Би нэг хэсэг юмаа орхисон байж байгаад. Тий. чамайг хамдуулаад авахгүй болоос. Чохон шахаж шаардахгүй бол хийхгүй орхичод байгаа тий. Тэг хэрвээ яг нөгөө нэг хүмүүс ингэж үдсэн бол бид хоёр нэг 2 цаг гаруй яг айгүй олон агуулгыг багтааж бидний одоо нийгмийн амьдралын тий бодит үнний тухай, нийгмийн системийн тухай, тэгэл гендер тэгш бус байдал гэдэг айгүй олон зүйлийн талаар ярьсан дугаар хийсэн байгаа. Тэг хэрвээ нөгөө анх удаа энэ видеотыг таарлаж үзэж байгаа бол өөр өөртөө танилцуулж тийм үү? За намайг хишиг төгс гэдгээ социологч мэрэгжилтэй. Тийм. Одоо хаана байгаа лээ? Германд сурж байгаа социологийн магистраар. Энийн өмнө нэг 2 жил орчим амьдэрсэн. Монголыг илүү гаднаас нь харах шинжтэй одоогоор явж байгаа. Nice. Миний яг үндсэн мэргэжил маань болохоор хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй. Гэтэ ер нь бол сонирхлоороо ингэж подкаст хийгээд судлаа, журам бүтээлч хүмүүстэй ер нь ярилцчих дугаарууд хийдэг болсон. Тийм хүн байна. Тэгээд нөгөө яг жишээ төгсөн яг бичлэгнээс нь анх болж хараад яг яаж танилцсан бас дахиад catch up хийх гэдэг. Тэгээ яг надад зөв нэг юм амиа хорлолт аяг кофе уух уу эсвэл амиа орлох уу гэдэг сэдвтэй тэр подкастных нь тэгээ подкаст гэж хэлж байна шүү дээ. Видеоных нь бичлэг яг гарч ирээд тэр үед би яг хүрт гээд бас амиа орлолттой холбоотой баримтат кино үзсэн байж таарад тэгээд надад бүр хэдхэн минутанд ингээд нийгмийн зохион байгуулалт болон хүнд тулгамдж байгаа асуудлыг бүр ингээд хэдхэн минутанд багтаагаад ярьсан айгу гүн орсон. Тэгээд яг гişиг төгсдөө санал тавиад тэгээд бид хоёр яг подкастын дугаараа хийсэн байнамаа. Тэгээд тэрнээс хойш тэгээд холбоотой явж байна да тий. Тэгээд тэр сэдв бол ерөнхийдөө үнэт зүйлсийн талаар байсан. Одоо бас үнэт зүйлсийн талаар ярилцъя гэж бодож байгаа тий. Тэгэхээр энэ үнэт зүйлс ерөөсөө дандаа нийгэмтэй холбоотой яваад байгаа. Тэгээд ялангуяа социолог өөрөө үнэт зүйл болон хэм хэмжээг судалдаг. Ерөөсөө нөгөө нийгмийн шинжлэх ухаанууд чинь ерөнхийдөө бүгд адилхан бохгүй юу? Гэвэл нийгэм гэдэг нь өөрөө адилхан учраас. Тэгээд тэндээ антропологийн буюу хүмүүсийн соёл судлалын, эсвэл улс төрийн эдийн засгийн ч гэдэг юм уу. Ингээд түүгээд салбарлаад байгаа. Өөрөөр хэлбэл судлах зүйлээ л барьж авчаад тэрүүгээрээ явжингууд тийм тусдаа мэрэгжил салбар болоод байгаа байхгүй. Ямар судлах зүйлийг барьж аваад байна гингүүд ерөнхийдөө үнэт зүйлс нийгмийн хэмжээ. Социолог хамгийн их ярьдаг. Тийм учраас бичлэгээр амиа орлолт байна уу, архитэлт байна уу. Тэгээд тэднэр нь ерөөсөө хувь хүний тийм алдаанууд биш. Хувь хүний явдлууд биш. Дандаа нийгмийн үнэт зүйлстэй шууд холбоотой гэдгээс. Чи бас анзаарч байна уу хэрвээ ялангуяа Монгол залуучууд аюу хүнэт зүйлсийн хямралд орж байгаа, ирээдүйн тодорхойгүй болж байгаа, anxiety буюу сэтгэл түгшилт аюу их авчиж байгаа. Орон байраа яах вэ? Эхнэр нөхөр карьер яах вэ? Бүх юмаа зэрэгцүүлж яаж болох вэ? Сургуулаа төгслөө гэхэд ажлын байр байгаа юу ч гэдэг юм уу. Бүх зүйл ингээд тодорхойгүй, сэтгэл түгшилттэй, итгэх итгэлгүй. Тэгэл бүх институт нь амар нураад унтсан. Улс төрд итгэх итгэлгүй, итгэлгүй. Их сургуультай үсэл итгэх итгэлгүй. Тийм. Хинч итгэх итгэлгүй. Сошиал медиад итгэх итгэлгүй тий. Энэ донд амьдраад байгаа. Тийм учраас ийм их үнэт зүйлсийн ингээд хямралд ороод хүний сэтгэл зүгээс ахуулаад аюу олон зүйлд ингээд нөлөөлж идэг. Тэгээд чи тэрийг анзаарч байна уу? Иргэн тойрондоо өөрийнхөө амьдралд
Амар анзарч байгаа. Би бүр дунд нь орцсон байна өө. Бүр ингээд цаанаасаа бараг сэтгэл готролд ороод байгаа юм шиг нэг тийм ирээдүйд тодорхойгүй. Дээрээс нь одоо нөгөө нэг манай Улаанбаатарт одоо огцорхон амархан гэж жагсаал өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжилж байгаа. Тэгэл угаасаа бүгдээрээ ингээд туйлдсан байгаа байхгүй. Яаж амьдрахын татврын мөнгө нэх байгаад байдаг. Тэгээд яг ирээдүйдээ итгэдэг амьдрч ингүүд манай улс төртэй ингээд аюу тийм хулгайн хэрэгтэй байгаад байдаг те бүр ингээд шудраг осны байдал бүр унтсан. Тийм болохоор яг хувь хүн одоо би өөр дээр хүртэл мэдрэхэд надаа ингээд өглөөс ирэхэд нэг юм босмооргүй санагддаг ч юм уу те. Тэг нэг юм амьдрал амар тийм сонин хаосын дунд орсон байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд би бас чамтаас нэг үнэт зүйлсийн талаар яг энэ дугаар хиймээр санагдаад тэг үнэт зүйлсийн талаар бас айгу ярилцах хэрэгтэй юм шиг хүмүүс бас нөгөө үнэт зүйлс гэж айгу яриад хэрэглэгддэг хэрнээ таны үнэт зүйл юу вэ бидний үнэт зүйлс яг юу вэ гэхээр ингээд тоочны одоо хэлэхэд бас шууд хэлж чаддгүй ч юм уу ингээд тиймэрхүү үнэт байгаа даа. Тийм. Тэгэнгүүт монголчуудын үнэт зүйлс ингээд нийгэмтэйгээ дандаа уялдаатай учраас жишээлбэл одоо бидний илүү тийм уламжлалт соёлын тэр үед үнэт зүйлс ямар байсан гэхээр илүү ойлгомжтой байгаа тийм байгальтайгаа илүү тийм коммунлог буюу хот айл майл тийм хамтаж хүнээс ашиг харахгүйгээр дандаа харьцаж байгаа. Гэрээ төгсгүйсэн монголчууд тийм авдраа төгжидгүү. Гэхдээ авдраа бурхан байж ич болно. Тэгээ ингээ адуундаа явчихна, маландаа явчихна. Танихгүй хөө орж ирээд хоол игээд гараа явдаг. Тийм. Тэгээ энэ мэтээс ахуулаад монголчууд ийм үнэт зүйлстэй байж байгаа. Дараа нь 20 дугаар зуунд дахиад нийгмээс талаад үнэт зүйл өөрчлөгдөж байгаа. Үнэт зүйл бол социализм гэсэн үнэт зүйл. Социалаараа сайн одоо нэг нь нийтийн төлөө, нийт нь нийгмийн төлөө энэ гэдэг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм нийтийн үнэт зүйлтэй байсан. Эх орон тийм яагаад ажил хийж байгаа гэвэл эх орноо хөгжүүлэхийн төлөө. Яагаад энэ мэргэжлийг сонгосон гэвэл тийм үү улс орноо их бүтээхийн төлөө ч гэдэг юм уу. Бүх зүйл нь дандаа улс орноо хөгжүүлэх энэ төр гэсэн хамтын сайн сайхан гэсэн нэг үнэт зүйлтэй байсан. Тэгээд 90 оноос хойш капиталист дэглэмд шилжээд тэнд үнэт зүйлс капитал болж байгаа. Буюу мөнгө хамгийн дээр заларж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид мөнгөний үнэт зүйлс дээр тогтчихсон. Тэгэхээр яагаад ингэж их хүмүүс гадж ирж ийн гэвэл зөвхөн одоогийн жигсаал биш. Одоо жилд хэдэн жигсаал болж байна, тэ? Энэ бол тэр капиталын хэд хуваагдал буюу капиталууд хэдхэн хүмүүсийн гарт төвлөрөөд улам их хэсгээд нөгөө талд капиталгүй буюу тэр үнэт зүйлээ олж авч чадахгүй байгаа сая хүмүүс бий болчихж байгаа байхгүй. Хөдөө орон нутгийн хулаад. Тэгэхээр бидний үнэт зүйл ингээд капитал буюу мөнгө болцсон. Тийм. Одоо нөгөө BX-ийн дуу байдаг штэ. Нөгөө халаас хоосон ч надад чөлөө байдаг тийм. Тэрэн шиг одоо бодлоо юм байхгүй болсон. Үнэ. Халаас чөлөө байхгүй. Тийм. Одоо Улаанбаатар талбай дээр тийм үү нэг 100 м урагшаа алгаал Шангрила байгаа шүү дээ. Тэгээд Шангрила нэг суугаад хоол идчихмээр байна шүү дээ. Тэр мөнгө байхгүй бол чадахгүй ш 100 мянган төгрөг байхгүй бол тэр эрх чөлөө ямар ч хамаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ч мөнгөтэй үндэл зөвхөн эрх чөлөө хамаатай болчихж байгаа байхгүй юу энэ нийгэмд. Социологид айгүй сонирхолтой онол өгдөө. Стрэн теори буюу одоо дарамтын онол гэдэг. Энэгээр яг монголчуудын юу болоод байгааг тайлбарлах боломжтой. Мэрт нь нийгэмд ингээд хэм хэмжээ болон үнэт зүйл ингээд хоёр байж байна. Одоо математикийн координат гэдэг чинь x-ийг тэмдэглэг дээр байдаг шиг. Тийм. Ингээд байж хахад энэ хоёр зөрчилдөд байгаа учраас одоо бүх асуудлууд үүснэ. Жишээлбэл үнэт зүйл гэдэг нь юу? Капиталист нийгмийн үнэт зүйл бол мөнгө. Тийм. Одоо нийтлэг утгаараа American Dream буюу Америк мөрөөдөл гэхгүй юу? Биднээс дандаа Америк мөрөөдлийн төлөө амьдарч байгаа. Америк мөрөөдөл гэдэг чинь юу? Байртай болох, машинтай болох, хувь хүн бүр. Тэгээд баян мөнгөтэй болоод тэгээд тэрүүгээрээ тийм үү
сайхан хүүхэн авах, гэр бүлээ гоё авч явах гэсэн Америк дээр хүн бүр үүнд хүрч чаднаа. Тэгээ энийг амжилт гинэ гэж байгаа шүү дээ. Бараг тийм Тэгээ хүн тооцохгүй байгаа шүү дээ. тийм хэрвээ тийм биш бол хүнд тооцохгүй яг зөв. Тэгэл харилцаа хүн ясны бус болоод эхэлнэ шүү дээ. Тийм юмтай хүнтэй л хүн шиг харилцана. Тэгээд дуунууд хүртэл одоо рэп дуунууд дандаа тэрийг илтгэж байгаа шүү дээ. Тэгээ надад одоо мөнгө байна, хүүхэн гоё машин хоёр байна ч гэх юм уу. Гэхдээ хүн өөрөө ингэж капитал болж хувирна энэ нэг юмд. Тэг үнэт зүйлс нь одоо иймэрхүү зүйлсүүдийг олж авах хэрэгтэй гэсэн ийм одоо миний амьдралын зорилго байна. Тэ яагаад би мэрэгжлийг сонгосон? Яагаад би энэ ажлыг хийж байгаа юм тэргээд миний бүх зорилго энэ одоо мөнгөтэй болох. Гэсэн энэ зүйлд амжилтанд хүрэхийн тулд хэм хэмжээ буюу арга хэрэгсэл байх хэрэгтэй. Гэвч тэр арга хэрэгсэл нь байдаггүй нийгэмд. Хэм хэмжээ тэр амжилтанд хүрэх боломжгүй. Тийм. Монголоор дүүрэн ламбардууд байна шүү дээ. Монголоор дүүрэн өсчин байна. Монголоор дүүрэн маникюр, педикюр, монголоор дүүрэн такси байна. Тийм. Хаасайгүй хүмүүс хөдөлмөрлөж байгаа өөрөө өөрсдийнхөө хувьд. Гэхдээ тэд нэр Америк дээр энэ төрж чадахгүй, амжилтанд хүрч чадахгүй. Ийм учраас энэ нийгэм нь тэр үнэт зүйлсд хүрэхэд хэм хэмжээнд буюу арга хэрэгсэл нь хүрэхгүй олддоггүй учраас нэг л арга зам үлддэг. Тэр бол гэмт хэрэг. Хулгай хийх гэж бараг хэлчихлээ. Зэ. Ингээд одоо хэм хэмжээгээр миний арга хэрэгсэл зорилгод маань хүрэхгүй чадахгүй байгаа учраас би арга хэрэгслээ өөрчилж байгаа байхгүй юу? Ажиллаад шударгаар хөдлөөд тийм үү цалин мөнгө хүрэхгүй учраас одоо авилгад нь албан тушаалаа оруулна. Дээрээсээ дооргүй хулгай юм. Тийм. Цагаан захтнууд том гэмт хэрэгүүд юм. Бүр доод хүүхэд их нялхаас тийм төрөх эмнэлгүүд 1-р сургууль, 2-р сургууль зүгээр 10 жилийн сургуульд хүүхдээ оруулахад цэцэрлэг алаан болоод тэр үнэт зүйлс хүрэхэд хэм хэмжээ нүрэхгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэг дээр эхүүд очирлоод хүүхдүүд гэртээ цоочлогддог учраас одоо гэмт хэрэг хийн. Мөнгө төлнө, арын албатна, авилгадна, сургуулийн захиралд набор цэцэг өгнө. Нэгж тэр үнэт зүйлсд хүрдэг байхгүй юу? Тэгэхээр студент теори энийг хэлээд байгаа юм. Ингэнгүүт Роберт Мертингээ тэр онолыг үнэлэгчийнхаар бол инноваторууд гэж хэлээд байгаа юм. Инноваторууд энэ хүмүүс одоо ингээд өөр арга хэрэгслийг ашигладаг. Тэр хэм хэмжээнд хүрэхийн үнэт зүйл хүрэхийн тулд. Тэгэхээр Монголд тэр чигээрээ энэ үзэгдэл явж байгаа гэсэн үг. Дээрээсээ дооргүй. Тэгэхээр үнэт зүйлийн хямрал сүүлийн 35 жил тасалдгүй үргэлжилж байгаа. Тэгээд тэднэр нь бидний сэтгэл зүйд хямрал олж ирээд байгаа байхгүй юу? Биш хувь хүн өөрөө хямрана гэж байхгүй шүү дээ. Тийм. Хувь хүн өөрөө сэтгэл зүйн өвчтөй болно гэж байхгүй шүү дээ. Тэр чинь тэр хүрээлж байгаа орчин намайг тийм болгож байгаа шүү дээ. Тийм. Өдөр шөнөжин түрээс бодож амьдарч байна. Ажил дээрээ лангуун дээрээ их түрээс, орон байрны түрээс, машины лизинг, тийм бөгжөөл амбартан тавьсан, аав ээж хамаатан садны зээл, оюутны зээл юу вэ? Энэ бүх мөнгөний асуудлыг бодож явсаар хагаад хүн чинь сэтгэл зүй өвчтөй болдог байхгүй юу? Тэрийг одоо сүүлийн үед ялангуяа баруун дэх ярьж байна. Тэгээ энэ бол тэгээ ингээ яхаар нэг хүмүүс уурлаад байдаг намайг гэж чи одоо баруунда үлдмэлд гэх. Тэгээ барууны юм ярьж гин эсвэл уйсаар агаад эсвэл амьдрал мэдхгүй байна ч гэдэг юм уу. Баруунд байна уу? Дорны Азад алс хол Монголд байна уу? Яг адилхан. Тийм. Ялхийдээ яг адилхан тархчихсан. Тийм шүү дээ. Хаасайгүй house crisis буюу юм орон сууцны хямрал байвал Улаанбаатарч байгаа бүр барууны хөгжсөн орнуудын
хотын төвч капитал нийслэл хот чинь house crisis болцсон байж байгаа. Хамгийн гол нэг ялгаа тэнд тэмцээд байдаг. Тийм. Монголд ингээ ярихаар барууны юм ярьлаа гэдэг. Тэнд ялгаатай. Яах юм бол доо л гэж боддог юм шүү дээ. Харин зүг бохгүй юу? Байн талбай дээр гарах хэрэгтэй. Тий. 16 хоног өдрөө 160 өдөр гарах хэрэгтэй. Тийм. Тэгээд хамгийн ихэнд хийх зүйл бол энэ ойлгох явдал. Ингэж дискурс хийх явдал. Тэгвэл бол дискурс зөвхөн нэг л төрлийн байгаад байгаа байхгүй юу? Нэг төрөлд тэрнээс өөр одоо альтернатив байхгүй гэсэн тийм дискурс ноёлж байгаа. Тэгээд тэр хүрээнд л дискурс хийгээд ахаар нэг л их яриалгаа мөртлөө юу ч яг үнэндээ шийдэгдэхгүй. Тэр янзын дискурсуудыг хийх хэрэгтэй. Тэгээд яаж энэ одоо жишээлбэл талбай дээр чи барыг өдөр болгоно оролцож байна уу те? Би нэг 2 3 удаа үндсэн. Ямарч байсан. Тэгээ боломжоор очиж байгаа. 10-аад удаа ингээд очиж байхад ер нь яг яаж энэ бүхнийг өөрчлөе гэж бодож байна. Хэцүүлтэй өстө амаргүй гэдэг шиг. Ямар ч байсан ер нь бол яг тууштай байгаа л хүн болгоно л бас нэрээ юу илээ, бидний амьдрал юу илээ гэдэг нөгөө нэг юм одоо үрийн дарамтнаасаа төрч гисэн жоохон амьсгал аваад бодоод тэгээд байнга л тэмцээл тэгээл өөр өөртөө хоорондоо мэдлэгжүүлэл ингэж байж ижил ер нь үр дүнд хүрэх байх л та. Гэтэ нөгөө 30 хэдэн жил өөрчлөлтсөн юм үнэт зүйлсийн хямралтай систем үүссэн байхад бол яаж өөрчлөх ёстой бол би бас яг тийм аргачлал гэх юм уу юм бол үнэхээр толгоонд орж ирэхгүй байна. Мэдлэг дутагдчихэж байна. Гэхдээ ямар ч байсан одоо энэ акц гэх юм уу зүгээр л нөгөө одоо суусан системээс явсан тэнийг дээр гэдэг шиг ямар ч байсан юм хөдөлгөөнд оршоод тэгээ ялангуяа төв талбай дээр тэ улс төрийн одоо тэр том шудраг бус байдлыг одоо үүсгэж байгаа тэр зүйлтэй ингээд нүүр тулаад ингээд доктортой тууштай байж иж нэг ямар ч байсан нэг юм үр дүнд хүрэх болов гэж боддог шүү дээ. Яг өдөр тутмын тэр процесс маань яг миний хувьд айгүй тийм итгэл найдварыг тэтгэж байгаа гэх юм уу? Тийм байна да. Уг нь бол яаж үр дүнтэй болгох вэ гэвэл энэ тэмцлийн шаардах ёстой зүйл бол хоёр зүйл байгаа юм уг нь. За. Нэгдүгээрт татварыг багасгах ёстой биш. Татварыг бүр маш өндөр нэмэх ёстой. Татварыг уу? За. Тийм татварыг маш өндөр нэмэх ёстой. Тэр нь ямар татвар хийх гэлээд байна гэхээр прогрессив татвар. Тэр нь их орлоготой хүмүүсээс их татвар авдаг байх ёстой. Бага орлоготой хүмүүсээс бага татвар авдаг байх ёстой. Тэгвэл жирийн одоо нийгмийг нуруунд дээр авч явж байгаа тийм үү 80-90% хүмүүсийн татвар маш бага байх ёстой. Тийм. Их сургуульд хичээлээ хийж байхдаа хажуугаар нь тийм үү CU-д ажиллаж байгаа оюутнуудаас татвар авах ёсгүй гэсэн үг. Сарын 2 сая төгрөг $600 тийм $1000 хүрэхгүй авч байгаа энэ хүмүүсээс татвар бараг авах ёсгүй юм. Тийм. Бүр 10-аас доош хувийн татвар авах ёстой. Тэгээд эсвэргээрээ том корпорацууд том одоо группүүд байна шүү дээ. Монголд маш олон группүүд бүх сүлжээ рүү орцсон. Хоолны сүлжээ, автомашины сүлжээ, зочид буудал юу гэдэг юм бүх сүлжээг атгацсан энэ том группүүдийг энэ их ашиг орлого тэр хэмжээнийх нь өндөр татварыг авах ёстой. Энийг прогрессив татвар гэдэг байгаа шүү дээ. Жишээлбэл би Ирландд ажил хийж байхад хэлний бэлтгэлийн хажуугаар ажил хийж байгаа шүү дээ. Нэг 20 цаг ажиллах хэрэгтэй. За амралтын өдрүүдээр нэг 40 цаг ажиллах хэрэгтэй. Тэгэхэд би 20 цаг ажиллавал би нэг ч татвар төлдөггүй байсан. Тийм бүр нэг ч татвар төлөхгүй би ажилласан бүх мөнгөө шууд авдаг. 40 цаг болоод эхлэнгүүд 40-оос дээш цаг ажиллаад эхлэнгүүд миний орлогын 20%-ийг татвар гэж авна.
Би одоо жишээ нь 7 хоногт 1000 евро оллоо гэхэд 200-ын татвар төлөөд 800 би гар дээр авч байгаа байхгүй юу? Би бүр 80 цаг маг ажиллаад амар их. За эсвэл миний цалингийн хэмжээ өндөр байж болно. Цаг биш. Тэгээд би 7 хоногт 3000 евроны цалин евро авч ивэл надаас бүр 60% татвар авдаг. Тэгээд би гар дээрээ 1500 евро авдаг байхгүй юу? Тэгээд би ингэж 1500 евро авахын оронд тэгж их ажиллаж яснаас бага ажиллаад 1000 евро авъя. Бага татвар төлөөд. Европт явж байгаа байхгүй юу? Герман бүр өндөр татвартай. Тэгжиж бидний шинийг улс төрөө хянана. Одоо хэрвээ татварыг буулга гэж байгааз татвар буулгах юм бол яах гэдэг ингэж хүмүүс улс төрөөс зугтах гээд байгаа байхгүй юу? Татвараа буулгаад одоо яагаад улс төрчдийн татварыг багасгах гэж шаардаад байна гэхээр хэрвээ татварыг багасгахчвал би одоо төрд мөнгө өгөхөө болчих штэ. Хүмүүс ажиллаж байгаагийнхаа цалингийнхаа эрнээс мөнгө өгөхөө болчингууд төрд хулгай болж исэн ч би тоохгүй байхгүй юу? Яг гэвэл миний мөнгө биш учраас. Тэгээ ингээд улс төрөөс зугтах гээд байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хувиа бодоод тийм үү ажил хийгээд өөрийнхөө мөнгийг аваад явж явах сонирхолтой болох гээд байгаа байхгүй юу? Тийм учраас татварыг нэмэх юм бол би цалингаас татвар төлж байгаа бол тэр төрийг үргэлж одоо хянж шаардна тийм үү? Бүх юм одоо би иргэн өөрөө засгийн эрхийг галтаа авч ийна гэдэг чинь л ерөөсөө энэ ардчил гэдэг чинь. Ардчил дандаа ярэ ингэж оролцдог систем шүү дээ тий. Тэгэхгүй оролцохгүй юу ч шаардахгүй хэдхэн хүмүүс даатгаад орхичдаг бол тэр ардчил биш шүү дээ. Тэгээ өөрөөсөө ингэж ардчлалыг байгуулна гэж энэ системээр явж иж өөрөөсөө оролцох дурггүй зугтах гээд байгаа. Тэгээ хоёр дахь маш чухал үр дүнтэй болох арга бол одоо gift tax, inheritance tax буюу одоо өв хөрөнгийн татвар, бэлгийн татвар гэж байдаг. За. Тийм. Ийм хуультай болох ёстой. Төр бэлгийн татварыг тогтоох ёстой. Монголд бэлгийн татвар гэж байхгүй. Дураараа хинд л бол хинд юу ч өгнө. Тэгээ найз хүндээ 20 саяын цүнх өгч байна. Хүүхэдтэй 100 евро май гэдэг өгч байна. Сургууль сураарайч гэх шиг. Тийм. Эхнэртээ 200 мянган евро жүдүү хийгээрэй гэд бизнес эхлүүлээрэй гэд өгч байна. Ах дүү нарт та кино хийгээрэй гэд өгч байна. Тийм. Тэгэхээр энэ чинь gift татвар Монголд байдаггүй байхгүй юу? Зүгээр л нэрэд л байдаг. Одоо чи мэдэн штэ байр маяр ингээд зарах болонгууд нөгөө татвар төлдөг амир өндөр. Тиймээс тэр татвараас зайлсхийхийн тулд хүмүүс бэлгэлсэн гэдгээр байраад байна. Яг тэгвэл бэлэгчин нөгөө татвар нь айгүй бага 2% л авдаг. Тэгэхээр 10%-ийг би жишээ нь одоо юу гэдэг 200 мянгаар 200 сая төгрөгөөр байраар зарах гэсэн хүн чинь нэг 20 сая төгрөгийг татвар төлөх гээд байгаа байхгүй юу? Зөвхөн байр авсан орлого олцсон гэдэг. Тэгээ хүмүүс явахын тулд би бэлгэлсэн гэж худлаа хийгээд тэгээд нэг 2%-ийн 5%-ийн татвар төлдөг. Төлдөг. Тэгээд бэлгийн татвар гэдгээд бүр харин ч бүр юм авилгын балиар юм болцсон. Монгол зөвхөн нэрэд. Гэтэл одоо хамгийн капиталист орн Америк биш үү? Америкт эхнэртэй чи бэлгэлж болохгүй гэж боддоо. Айгу хяналт өндөртэй мэн тий. Эхнэртэй биш үү? Чи 10 мянган доллароос дээш төгрөгийн бэлгэлж болохгүй. Тэгвэл их юм бол чи 20% татвар төлнө. Одоо энэ ингээд жил алхан өсөгдсөн энэ мөнгө. Одоогийн байдлаар 2025 онд ч бүр шалгаад үзээрэй. Америкт эхнэртэй ч юм уу, хүүхэдтэй ч юм уу, өөр хэн нэгэн бусдад чи 10 хэд байна? Тийм тэдэн мянган доллароос дээш татвар чи өгж болохгүй. Нэг 15 евро гэж магадгүй, доллар гэж магадгүй.
Тийм. Хэрвээ тийм бэлэг өгж ивэл татвар төлдөг. Хамгийн өндөр татвартай улсууд Азид гэдэг шүү дээ. Зөө. Тэр нь ямар улс гэж бодож байна? Коммунист хятад биш. Коммунист хятад биш ээ. Тийм биш. Тэр бол бүр бидний хамгийн их очихыг хүсдэг Өмнөд Солонгос. Япон. Тийм. Өмнөд Солонгос гэдэг капиталист улс бүр татварын хамгийн өндөр хувьтай. Ийм одоо бэлгийн татвар, өв өрөнгийн татвар дээр. Тиймээс тэнд өв өрөнгө гэсэн ойлголт байхгүй. Хүүхэддээ би одоо асар үнэтэй мөнгө өглөөлдөггүй. Тэрвээ яагаад тэгж юм гэхээр чинь тэгж өвлүүлэхээр чинь авилгыг дэмжиж байгаа байхгүй юу? Тийм би бол яг үдэ нэг 40 50 60 настай улс төрч тэгэл үхээд өгнө шүү дээ 12 жилийн дараа. Тэгээ 12 жилийн дараа би тэгж их мөнгө цуглуулах надад шаардлага алгагүй шүү дээ. Худалдан байж тий. Тэгээ яагаад тэгж их орноо худалдан байж ингэж авилгаж чинь гэхээр хүүхдүүдтэй өгөх гээд байдаг байхгүй юу? Тийм учраас Солонгост, Японд inheritance-ийг ер нь хоригдсан байдаг. Тийм бандцсан байдаг. Ерөөсөө өв хөрөнгө гэсэн ойлголт байхгүй. Зөв. Гэтэл манайх ч юм үртэй. Манайх тэгвэл одоо дураараа өв хөрөнгө шилжүүлдэг, бэлгэлдэг нэг нэгэндээ асар их мөнгө эргэлдүүлээд тэрүүгээр маш их авилгыг хөхүүлэн дэмжиж идэг. Тийм. Тэгээ хамгийн гол нь энэ чинь нөгөө нэг их мөнгө авах гээд байгаадаа биш байхгүй юу? Ингэж татвар тавиад байгаа нь. Энэ дээр татвар тавиад, өв хөрөнгөн дээр татвар тавиад байгаа нь ерөөсөө тэр хүмүүсийн мөнгийг хувийн өмчийн ч юм уу хэсэгчилж авах гээд байгаа юм ерөөсөө биш. Ил тод олгох гээд байгаа байхгүй юу? Оногдуул чинь тэдэн үеийг оногдуулна гэдэг чинь хэдэн төгрөг эргэлдээд байгаа юм бэ гэдэг нь тодорхой байхгүй юу? Тэ? Жишээлбэл эхнэртээ 20 сая энзэн хөгж гин үү? Тийм 2000 доллараар бүгж өгж гин үү? Тийм хэдэн төгрөгөөр юу өгж гин, юу гэргэлтүүлж гин гэдэг нь бүгд ил тод олдог нь хамгийн чухал нь. Тэгэхээр чи одоо энд авилга одоо ярих боломжгүй болно шүү дээ. Тийм шүү дээ. Хулгай мөнгө эргэлдэхгүй шүү дээ. Хулгай мөнгө л нууцаар эргэлдэж шүү дээ. Тийм. Бэлэг гэдгээр. Яа, манайд бол үнэхээр замбраагүй завхарсан юм болдог хөө. Тэгэл одоо энэ түнх мөнхний жишээ юм шиг хэлбэр аимшигт. Монголд Toyota маркийн автомашины хамгийн сүүлийн үеийн орж ирсэн байгаа юм. За. 5 ширхэг асар үнэтэй юу лээ 550 сая төгрөгийн машин орж ирсэн байгаа юм. Сүүлийн үеийн тийм машинууд 5 ширхэг Монголд. Гэтэл энэ орж ирсэн өдрөд дууссан. Тийм. Орж ирсэн өдрөд дуусч जैन. Тэгээд дахиад бүр авах хүслийн жагсаалт бий болсон гэж шин. Oh my god. Яа. Тэгэхээр бид нэр ерөөсөө ингэж хитрхи том ангал үүсгээд хуваагдсан. Цөөх хүмүүс асар их хөрөнгө мөнгөтэй байгаа. Олонх нь бол зөвхөн хөдөлмөрлөл байгаа тэдэнд. Хоёр гарна л байгаа. Амьдрал. Тийм. Яа. Тийм. Нэр яаж энэ бүхнийг одоо буцаж яах вэ? Юу нь яаж зэгтэлнэ гэж аяа бодогдож байна. Тэгэхээр чи яриа ингээд үнэт зүйлсийн уг нь бол аливаа улс орн байгааз. Хуулиндаа тусгаадаг байхгүй үндсэн хуулиндаа. Одоо нийгмийн гэрээ байгуулж байгаа шүү дээ. Тэр нийгмийн уг нь үндсэн хуулиа юу үнэт зүйлээ бичиж байгаа юм. Тийм Америк юу гэж чинь гингүүд одоо ад жаргал байх хэвээр. Ад жаргалынхаа төлөө хүн өөрөө тэмүүлэх хэвээр. гэж. За тэрэнд нь төр саад олж болохгүй. За төр хамгаалах гэхээс биш төр саад олж болохгүй гэж байгаа шүү дээ. Гэх мэт ингээд улс орн бүр тийм Европчууд бол үндсэн хуулиндаа юу гэж чийдэг вэ гэхээр илүү тэгш ирэх хүчдэг. Буюу хүн бүр эрэх тэгш байх ёстой гэж бичдэг. Тийм. За тэрийг төр бүр дэмжинэ гэж бичдэг. Европ хамгаалах
бүр дэмжин буюу төр май гэж өгнө гэж бичдэг. Тиймээс Германд тийч их сургууль нь үнэгүй байхгүй юу? Дэмжиж шүү дээ. Хүн эрэг тэгш хөгжөхөд дэмжин төр гэх мэт. Тэнгүүд Монголд үндсэн хуулиндаа юу гэж бичиж байгаа нь та тодорхойгүй. Тэгээ нэг л хүний эрх хэрэгчлөө яг тэр хүний эрх хэрэгчлөө тэгвэл төр яах юм гэдэг нь тодорхой байхгүй. Уг нь нэлийн зүүнний үндсэн хууль л да. Зүүнний илүү тийм социал дуу үндсэн хуультай. Тэгвэл одоо төр жишээлбэл ийм өгүүлбэр байгаа шүү дээ үндсэн хуулинд. Гэр бүл хүүхдийг төр хамгаална, эрх ашигыг төр одоо хамгаална гэж байгаа. Тийм. Даанч тэгээд яг гэр бүлээ хүүхдээ төр хамгаалахгүй шүү. Тийм шүү. Тийм. Ирландд би нөгөө care-ээр ажил хийжсэн шүү. Халамжийн ажилдаа. Тэгэхэд нөгөө орон гэргүй хүүхдийн тэр та ажилдаг байхгүй юу? Гэхдээ тэр орон гэртээ зүгээр 1-2 өдөр 7 хоног энэ тэр гэрээсээ хөөгдөн шүү дээ. Янз бүрийн хүмүүс тэр нэгэнд байгаа шүү. Аав ээж наригчин, эсвэл хүч. Тэгээд зүхтэн. Тийм юм болоогүй ч гэсэн аав ээжтэй дургу өрөөд гудамжинд гарчдаг байхгүй юу? Тэгэнгүүт Ирландын төр шууд 4 одтой хотел захиалж өгөөл тэр хотел нь брейкфасттай, тийм үнэгүй өглөөний цайтай, бассейнтай, саунтай. Тэгээд үлдсэн энэ тэр гэвэл тусдаа цагт нь Pepsi, Cola энэ тэр аваад өгчөн. Тийм хувцас аваад өгчөн. Тэгээд тэр Ирландын засгийн газрын өгсөн мөнгийг би захиран зарцуулаад би тэр одоо хувцас сунаар энэ хоол моолыг авч өгдөг ч юм уу. Ингээд ажиллаж. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиар биелүүлдэг буюу төр хүүхэд гэр бүлийн эрх ашигыг хамгаалдаг юун төрөнд тавьдаг. Тийм. Тэгэл нөгөө Германаас ахуулаад үндсэн хуулийг хуулж байгаа шүү дээ. Тийм. Даанч тэгээд тэрийг ойлгохгүй хийдэггүй. Монголд хүүхдээ одоо хөөгд гудамжинд гаргахчвал төр бичихгүй шүү. Ямар хамаагүй шүү. Тийм. Тэгээд өөр өөртөө л зохион байгуулж тийм. Яг тийм тэр хүүхэд өөрөө нэг найз руугаа залгаад хонд юм уу тий? Тэстэ манийгаа олчааж гэдэг юм уу эсвэл нэг ичсэндээ болоод орцсон доош хонд юм уу яа тийм. Тэгэл өөрөө зохиож байгаа шүү. Тийм. Тэгэхээр чи бид нэр төртөө юм шиг мөртлөө төргүү уулзсан яваад байгаа байхгүй юу? Тийм. Төрөөсөө бүр нөө холбоон тасалцсан. Тийм. Зам байж гэдгээ л одоо нэг илүү сайн ойлгож байна дөө. Анзаарч байна юм. За тийм байна хараа. Тэгэхээр үнэт зүйлсийг уг нь бол дээрээсээ л эхлэх ёстой. Бүх нийтээрээ хүслээ илэрхийлсэн тэр нийгмийн гэрээндээ тусгаад. Тэгээд тэр үндсэн хуулиараа одоо төрөө сахиулаад тэр ихийн төлөвлөлээд дээрээсээ өгнө эхлэх ёстой. Тэгээ бид нэр өөртөө бас энийг анзаарч ухамсарлаж тэгээд төрөөсөө шаардах таах л та. Тий. Эргээд өөртөө. Тий. Тэрний тулд ухамсарлуулах гал хоёлаа нэг бичлэг хийлээ. Талархаж байна.